Зүүн Азийн үйлдвэрлэлийн салбарын хөгжил нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх болсон. Агаарын бохирдол хүлэмжийн хий ялгаруулалт ихсэж, байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай. Нийгмийн хувьд үйлдвэрлэлийн өсөлтөө зэрэгцэн ажиллах нөхцөл, орлогын дэвш ус байдал зэрэг асуудлууд бий болсон. Агаарын бохирдол ядад улс хурдтай үйлдвэрлэлийн өсөлтийн улмаас дэлхийн хамгийн их нүүрс зурагч ялгаруулдаг орнуудын нэг болсон. 2021 оны байдлаар ядад дэлхийн нийт хүлэмжийн 27% ялгаруулж байна. Хөдөлмөрийн нөхцөл Зүүн Азийн олон оронд хямд ажиллах хүч ихээр ашиглагддаг бөгөөд ажилчдын цалин бага, урт цагаар ажиллах зэрэг асуудлууд тулгардаг. Жишээ нь Бангладеш, Вьетнамд оюутлын салбарын ажилчид хэтэрхий бага цалинтай байдаг. Ядад улс 2021 онд 10.1 тэрбум нүүрс төрөгчийн давхар эсэл ялгаруулсан. 2020 онд ядад ажилтны дундад сарын цалин $940 байсан бол Японд $4000 төгрөсөн байна.